Орим төргөө үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Ардчилсан нам туулын хурдны замын төсөл нийслэлийн засаглалтай холбоотой асуудлаар хариуцлага нэхэв. Хүнсний хувьсгалын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15% өсжээ. Шадар сайд Намтай баяр уул уурхайн бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахыг даалгав. Петербургийн Орос албаны улсын эдийн засгийн чуулганы нээлтийн өдөр Украин Санкт-Петербург хотод дроны цохилдог. Нэгдсэн үндэсний байгууллага Эл Ниньо цагуурын үзэгдэлд бэлтгэлтэй байхыг анхааруулав. OECD 2026 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.8% болж буурна. Ардчилсан намын 4.1 мэдээллийн цагаар туулын хурдны замын төсөл, нийслэлийн удирдлагын хариуцлага, агаарын бохирдол болон авилгатай холбоотой асуудлыг хөндөн төсвийн хөрөнгө зарцуулалт болон томоохон төслүүдийн хэрэгжилтийг ил дод болгох шаардлагатай гэж мэдгдлээ. Ардчилсан намын 4.1 мэдээллийн цагаар улсын их хурлын гишүүн Цэнгүүн туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, нийслэлийн өмнөх удирдлагын үед байгуулсан гэрээ санхүүжилтийн асуудлыг олон нийтэд нээлттэй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдгдлээ. Тэрбээр тус төсөлтэй холбоотой өмнөх удирдлагын багт ажиллаж байсан зарим албан тушаалтан хууль хяналтын байгууллагын шалгалтад хамрагдаж байгаа талаар дурдаад асуудлыг зөвхөн албан тушаалын түвшинд авч үзэх бус гэрээ байгуулах үйл явц санхүүжилтийн шийдвэр гүйцэтгэлийн явцад бодиттой үнэлгээ их шаардлагатай гэж онцолсон юм. Мөн туулын хурдны зам төсөлтэй холбоотой гэрээ ажлын даалгавар гүйцэтгэлийн мэдээлэл олон нийтэд ил тод танилцуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мэдээллийн үеэр нийслэл тулгамсан агаарын бохирдол төгжрлийн асуудлыг мөн хөндөсөн юм. Тэрбээр утааг бууруулах чиглэл жил бүр их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч бодит үр дүн хангалтгүй хуваар байгааг дурдлаа. Түүнчлэн түвшний асуудалтай холбоотойгоор өмнө нь гарч байсан аудитын дүгнэлтүүд болон төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавигдах хяналтын талаар байр сууриа илэрхийлж, төрийн санхүүгийн сахилах хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Нийслэл хотод тулгамдсан хоёр асуудал байгаа. Тэр нь бол утаа төвчрэл. За утааны тухайн асуудал дулаан улирлын үеүүдэд бол төдийлөн хүмүүсийн анхаарал хүрдэггүй ч гэсэн ирэх онд мөн адил бид бүхэн одоо бүгд найрамд хятад ард улсаас ахин түүш худалдаж авч өвлжих одоо дүр зураг бол харагдаад байгаа. Гэтэл манай Монгол улс маань бол ямар их нүүрсний нөөцтэй билээ. Тэр утгаараа бид бүхэн маань ингээд гадаад улсаас өндөр дүнтэй нүүрсийг түлээд шатаагаад дуусгадаг зүйлд 300 тэрбум өнгөрсөн жил бол зарцуулсан. Ахаад ирэх жил дахиад энэ хэмжээний мөнгөн дүн зарцуулаад сууж байна гэдэг бол маш хариуцлагагүй асуудал байгаамаа. Яагаад энийг хэлж чинь гэхээр Монгол Ардын нам тасралтгүй 10 гаруй жил засаглах хугацаанд энэхүү асуудлын шийдлийг ерөөсөө огтхонч одоо гаргахыг хүсэхгүйгээр утаагаар дамжуулж маш их хэмжээний мөнгө бол эдэлтүүд явагдсан. Мөн авилгатай холбоотой асуудлыг хөндөж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн итгэл буурч байгааг анхаарах шаардлагатайг онцоллоо. Түүнээсээр нийслэлийн хөгжлийн асуудал нь зөвхөн бүтээн байгуулалт бус, төсвийн хуваарлалт, хяналт, хариуцлагын тогтолцоотой шууд холбоотой. Цаашид бодлогын түвшин санал боловсруулах иргэдийн мэдээлэл, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдгээ мэдгдсэн юм. Энэхүү ардчилсан намын 4.1 мэдээллийн цагаар туулын хурдны замын төсөл, агаарын бохирдол, төсвийн зарцуулалт болон авилгатай холбоотой асуудлыг хөндөж, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, шийдвэр гаргалт, санхүүжилтийн мэдээллийг олон нийтэд илүү нээлттэй болгох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. Ерөнхийлөгч хүрэлцэх хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд Tesco Group түүний харьяа компаниудын сүүн бүтээгдэхүүний үйлдвэр цэвэрлэх байгууламж болон сүүн зарим компанид ажиллалаа. Tesco Group нь 1996 онд Зармигийн торхон аяаны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Өдгөө үндсэн 4 чиглэлээр 30 гаруй салбар компани 2500 гаруй ажилтнтай болжээ. Group Tesco Foods Park цогцлбороо өнгөрсөн онд ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нь 3 дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 2 дахин буурсан байна. Тус цогцлбор 150 хүүхдийн цэцэрлэг хоногт 1000 куб метр хүртэлх хаягдал ус боловсруулах цэвэрлэх байгууламжтай юм. Tesco Group-ийн 30 жилийн туршлага үндэсний үйлдвэрлэлийн чадвар, инновац, төвшөлтөд технологи хослуулсан бүтээгдэхүүнүүд нь улсын хэмжээнд төдийгүй дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх чадвар, үн цэнийг өдрөөс өдөрт батгаж байгааг удирдлагууд нь танилцууллаа. Ижбүрэн автомат үйлдвэрлэлээр дэлхийн түвшний стандарт хангасан үйлдвэрлэл явуулж Монгол хүний бүтээн хэмжээг нэмэх, үн цэнийг нэмэх ингэснээр бид нар дэлхийд Монгол бүтээгдэхүүнийг, Монгол брендийг дэлхийд экспортлох зорилготой ажиллаж байгаа. Нэг талдаа Монгол бүтээгдэхүүнийг экспортлох, нөгөө талдаа энэ бол монголчууд маань маш их ажлын байраар хангагдах, ажлын байрны нэмэлт
орлого бий болохын болгон бүгдээрээ бид бүхний одоо туйлын зорилгын нэг хэсгүүд манай хүнсний үйлдвэрийн одоо бидний бас нэг маш их бахархдаг том зүйл юу гэхээр манай 480 гаруй төрлийн бүтээгдэхүүн дор хаяж нэг одоо 30% нь ч юм уу те Монгол түүхий заавал орсон байдаг. Одоо жишээ нь та бүхэн харах юм бол Бамбара арц одоо Чацарган юу байдгийг те анс нэрс гих мэтчлэн энэ болгоныгоо бид нэр яг малчид тариаланчид болон одоо фермер одоо хүмүүсээс ингээд анханаас нь авдаг. Одоо нийтдээ бид нар 2500 гаруй малчид тариаланчтай сүү, жимсэх нь одоо үр тариа гэдэг зүйлүүдээ аваад одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд олон улсын стандартаар үйлдвэрлээд дэлхийн зах зээл рүү экспортлж байгаа. Ерөнхийлөгч Хүрсүхий очсон сүүн зармиг компани Өрөм сүүн зармиг цэцгэтэй тараг соролдоо зэрэг бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд 126 салбар Улаанбаатар хотод 2500 орчим дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг. Цар тахлын улмаас үйл ажиллагааны зогсон байдалд орсон ч хүнсээ усгалын үрдэнд иргэн сэргэж өдгөө фермерүүд сав баглаа бодол үйлдвэрлэгч болон бусад аж ахуйн нэгжтэй кластер хэлбэрээр ажиллаж байна. Цаашид томоохон хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн шинэ байртай болж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болох зорилт тавьжээ. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтөө зээл олгосноор Улаанбаатар хот, Архангай, Төв, Дорнод аймагт нийт 10 үйлдвэр цех шинээр ашиглалтад орсон байна. 3 аж ахуйн нэгж үйлдвэр өргөгдсөн бол 8 аж ахуйн нэгж тоног төхөөрөмжөө шинжилсэн байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон дүнгээр нэг 260 мянган тонн сүүн бүтээгдэхүүнийг бид нэр одоо зах зээлд дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Тэгээ энэ тоог аваад үзэхэд өнгөрсөн мөн үеигтэй харьцуулахад нэг 10-аас 15%-аар нийлүүлж байгаа сүүний хэмжээ, боловсруулах үйлдвэрлэлийн маань хүчин чадлын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт байна. Тэгээ энэ үзүүлэлт өөрөө энэ үндэсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөний үр дүн, за энэ малчид фермерүүдэд олгож байгаа литр тутамд олгож байгаа сүүний урамшууллын үр дүн гэж ингэж үзэж байна. Монгол улс хүн амынхаа хэрэгцээ дундны сүүг 100, сүүн бүтээгдэхүүнээр 60% хангаж 40%-ийг нь импортоор авч байна. Улсын хэмжээнд 18 аймгийн 26 суманд хоногт 1000 гаруй тонн сүү хүлээн авч боловсруулах хүчин чадалтай 160 орчим үйлдвэр цех сүү хүлээн авах хөргөлттэй 86 төв ажилладаг. Дээрх газар хүчин чадлынхаа 50 гаруй хувийг ашигладаг бөгөөд 2000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг юм байна. Улсын онцгой комиссийн 2026 оны анхны хуралдаанаар гамшигаас хамгааллах бэлэн байдал, стандартын хэрэгжилт, уул уурхай нөхөн сэргээлт болон мал амьтны халдварт өвчний нөхцөл байдлыг хилэлцэж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Улсын онцгой комиссийн 2026 оны 1-р хуралдаан болж Монгол улсын шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссийн дарга номтой 2 хуралдааныг удирдан явууллаа. Хуралдаанаар Монгол улсын ерөнхий сайдын албан даалгавар болон Улсын онцгой комиссийн даргын тушаалын хэрэгжилт, гамшигаас хамгаалах бэлэн байдал, хууль эрх зүйн шинжилэл, уул уурхайн салбарын хяналт шалгалт, нөхөн сэргээлтийн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн стандарт хэмжил зүйд, тохирлын үнэлгээний тухай хууль, гамшигын тухай хуулийн үзэл баримтлал, мал амьтны халдварт болон гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай шийдвэрүүдийг гаргажээ. Онцгой комиссийн 1-р хуралдаа болж хэд хэдэн асуудлуудыг ярилцсан шийдвэрлэлээ. Өнөөдрийн одоо үүсэд байдаг энэ асуудлууд хэттэй үүсч болзошгүй асуудлуудыг эрх зүйн хувьд шийдвэрлэх бүрэн чадамжгүй гэж бид нар үзэж өнгөрсөн сарын хугацаанд гамшигаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг шинээр боловсруулж мөн одоо дагалдах хуулийн төслийг бид засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлдээд байна. За энэ хуулийн талаар бид нар товчхон танилцууллаа. Дээрээс нь улсын нөөцийн тухай хууль гэж байдаг. За улсын нөөцийн тухай хуулийг эдийн засгийн чиг баримжаатай эргэлтэнд оруулж онцгой шаардлага тохиолдоход хувийн хвшлүүдтэйгээ хамтарсан байдлаар шийдэх төвшөнд хэлэлцэж улсын хуралд өргөн барихаар бэлдэж байна. Шадар сайд номтой 2 үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд тэр дундаа яамдын оролцоо чухал болохыг онцолсон байна. Түүнчлэн улсын нөөцийн тогтолцоог шинжлэх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг дурджээ. Мөн гамшигын эрсдлийг урьдчилан тооцоож хамгийн өндөрлөлтэй нөхцөл байдалд бэлэн байх зарчмаар ажиллах нь төрийн байгууллагуудын гол үүрэг болохыг тэмдэглэсэн байна. Нэгэн болохоор л манайхан нэргсэн ойн хашгирав гэдэг шиг одоо яах вэ гээл сүр дуулан болоод байдаг. Тийм байдлаар ажиллахгүй. Энэ бүгдэд бэлтгэхүүднээс ажил авснаас хойш холбогдох эрх зүйн орчин бол үйлчлэлээ хангахгүй юм байна гэд энэ гамшигаас хамгаалах тухай хууль, энэ нөөцийн тухай хууль, нөөцийн тухай хууль дээр маш том эргэлт орж байгаа. Хувийн хвшлээ дэмжсэн. Тэр хувийн хвшлийн түншлэлийг зарчим болгосон эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар бид энэ нөөцийн асуудлаа шийдэж байгаа. Өнөөдөр харамсалтай нь бас энэ зарим асуудлууд чинь улсын нууцын тухай хууль
хамрагддаг учраас ярьж болохгүй байна. Зарим асуудлуудыг бол нууцаас гаргаж бас болно. Тэгээ томоохон ажлын хэсэг гараад өнөөдрөөс ч баг 3-7 хоногийн өмнө байна уу да. Гэтэл нөө хуулийн зарим зүйл заалтуудтай нэг амьдралд хэрэгжихгүй зүйл заалтууд төр унаад байдаг. Жишээлбэл нууцтай холбоотой. Заавал нууц хэрэгтэй байж одоо шалгалтаа хийгээд байдаг. Энэ бүгдийг бас зэгцлээд ер нь тодорхой хэмжээнд бас шалгалт шалгалтыг хийнэ. Тэгжиж бид нар юун дээр алдаад байна? Ямар алдаа дутагдал байна? Тэрийг хэрхэн яаж засварлах уу гэдэг бодлого шийдэлж гарна шүү дээ. Хуралдааны шийдвэрээр мал амтны халдварт болон гоц халдвар төвчний нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээг хийж шаардлагатай тохиолдолд устгалын арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Эцэст нүгнээ дэлгэд улсын онцгой комисс энэ удаагийн хуралдаанаар гамшигын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, стандартын хэрэгжилтийг сайжруулах болон иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо. Нийслэлийн онцгой комиссийн 2026 оны анх дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын үерийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, гол усны ослоос урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын очныг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн онцгой комиссийн дарга Пүрэв Даваг холбогд халбан тушаалтнуудад үүрэг болгов. Улаанбаатар хотын үерийн байгууламжийн 70% насжилт хэтэрсэн бөгөөд энэ жил хурд унц их орох төлөвтэй байна. Энд эрсдэлтэй 41 байрлалд 60 мото помп байршуулахар шийдвэрлэжээ. Мөн үерийн бүсийн 2000 орчим айлыг нүүлгэх ажлын хэсэг байгуулж, хүүхдийн цуслан тоглоомын талбайн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх юм байна. Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос төрийн үйлчлэгээний хүртээмжгүй байдал, мэдээлэлээс хосрох, нийгмээс тусгаарлагдах зөрчлийг эсэргүүцэж, эрх ашиг хамгаалах 50 жигсаал зохион байгууллаа. Жигсагчид 2023 онд засгийн газар төрүүлсэн шаардлагын хэрэгжилт хангалтгүй байгааг сануулж, тус холбооны тэргүүн Инкватор үндсэн 5 шаардлагыг дахин илэрхийлэв. Тус холбооноос сонсголгүй иргэдийг ажлын байраар хангах, жолоодох эрхийн дүрмийн тодорхойгүй байдлаас үүдэн өдөр тутам торгуулах асуудлыг шийдвэрлэхийг шаардлаа. Мөн шүүх цагдаа зэрэг төрийн байгууллагуудад тохионы хэлний орчуулагч зайлшгүй ажиллуулж, мэдээлэл авах эрхийг нь хангахыг онцлон дурдлаа. Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой гомдлын дагуу байгуулагдсан ажлын хэсэг зээл олголтын байдалд явцын хяналт шалгалт хийлээ. Шалгалтын дүгнэлтийг соёл спорт аялал жуулч залуучуудын сайд алдарч авахлан засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Уг хуралдаанаар зээлийн олголтыг ил тод зориултын дагуу байлгах үүднээс нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг бууруулж илүү олон аж ахуй нэгжийг хамруулах зохицуулт хийхээр шийдвэрлэжээ. Европын сэргэн босголт хөгжлийн банкнаас гаргасан шинэ тайланд дурдсанаар дэлхийн худалдаа болон геополитикийн нөхцөл байдал төвтөргүй байгаач манай бүс нутгийн эдийн засаг эх жилүүдэд хамгийн өндөр өсөлтийг үзүүлэхээр байна. Төв Аз болон Монгол улсыг хамарсан бүсийн дундаж өсөлт 2026 онд 5.6% хүрэх бол дараа жил нь 5.3%-тай гарах төлөвтэй байгаа бөгөөд үүнд барилга, үйлдвэрлэл, үйлчлэгээний салбарын эдгчилт гол нь нөлөөлөх юм. Тэгвэл Монгол улсын хувьд уул уурхай олборлолт эрчимжиж мал аж ахуйн салбар эргэн сэргснээр дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2026-аас 2027 онд 5.5% тогтвортой хадгалагдах урьдчилсан тооцоолол гарлаа. ГЭС-д ч Хятадын зах зээлийн борлуулалт саарах мөн ойрхон орнуудын мөргөлдөөнөөс шалтгаалж шатхуун эрчим хүчний үн нэмэгдэх нь манай улсын эдийн засагт голлох эрсдэл үүсгэж болзошгүйг шинжээчид сануулж байна. Үзэгч та бүхэнд дотоод мэдээг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана үзэгчдээ, төгсгөн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Оросын албаны улсын Санкт-Петербург хотноо жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы нээлтийн өдөр буюу лхавг гарагт Украин улс тус хот дахь эрчим хүчний болон цэргийн байгууламжуудад дроны цохилт өглөө. За хотын захирагч Александр Бегловийн мэдгдснээр 3 дүүрэг дроны халдлагын байгуулсан бөгөөд хэд хэдэн хүн гэмтэж дэд бүтцийн байгууламжууд эвдэрсэн ч хүний амнаас эрсдэггүйг баталжээ. Харин Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Санкт-Петербургийн газрын тосны терминал, Кронштадтын цэргийн бааз, Санкт-Петербургийн ойролцоох Арлын тэнгисийн цэргийн бомбдод дроноор давталсныг мэдээлж, газрын тосны агуулга шатж байгаа дүрс бичлэгийг сошиал хуудсанд нийтлсэн бол Украины дроны хүчнийг хамгаалагч Кронштадтын тэнгисийн цэргийн баазад байрлаж байсан Оросын байлдааны хөлгийг мөн
онцноо мэдээлжээ. Украины тал уг цохилтоо эдийн засгийн чуулганыг тасалдуулах зорилготойг баталсан ба довтлогооны улмаас Санкт-Петербург хотын гол нисэх онгоцны буудал хэдэн цагийн турш хаагдахад хүрсэн байна. Кремлийн эрх баригчид өчигдөр Украины цохилтын хариу арга хэмжээ авахаа мөн мэдэгдсэн байна. Оросын албаны улсын Балан хамгааллын яамны мэдээлснээр Оросын агаарын давталганоос хамгаалах хүчин хэлийн ойролцоох болон тус улсын баруун хэсэгт орших Москва, Санкт-Петербург, Новгород зэрэг байршлуудад Украины 350 гаруй нисгэгчгүй онгоцыг амдан устгажээ. За Оросын Давос гэгддэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган энэ сарын 3-наас 6-ны хооронд прагматик харилцан яриа доктортой ирээдүрөө хөтлөх зам гэсэн сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд 4 өдөр үргэлжлэх 29 дахь удаагийн чуулганд Америк нэгдсэн улс, Хятад, Бразил, Сауди Араб, Филиппин, Узбекистан, Монгол гэх зэрэг дэлхийн 130 орны 20 мянган орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдээлжээ. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт уг арга хэмжээний гол илтгэлийг тавих болно. Дараагийн мэдээ хүргэе. Лав гарагт нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг ерөнхий ассамблеийн санал хураалтаар сонголоо. За нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн нийт 15 суудлын 5-ыг нь Америк нэгдсэн улс, Орос, Хятад, Их Британи, Франц гэсэн байнгын гишүүн орнууд эзэмшдэг бол үлдсэн 10 суудлыг жил бүр 5-5-аар нь дэлхийн бүс нутгуудад хуваарлан нууц санал хураалтаар 2 жилийн хугацаатай сонгодог уламжлалтай. Тэгвэл өчигдрийн нууц санал хураалтаар Аз ТV орнуудаас Кыргызстан улс Филиппинтэй өрсөлдөж 143-ыг харьцан 49 гэсэн саналаар анх удаага аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. За тэгвэл Европын бүсийн 2 суудлыг Португал улс 134, Австри улс 131 саналаар авсан бол Африк твээс Зимбабве улс, Карибын тэнгисийн бүс нутгаас Тринидад ба Тобаго улс өрсөлдөгчгүйгээр буюу тус бүр 180 гаруй саналаар сонгогдлоо. За эдгээр 5 улс 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн Дани, Грек, Пакистан, Панама, Сомали улсуудын оронд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн суудлыг эзлэн ажиллах болно. За нэгдсэн үндэсний байгууллага болон түүний харьяа дэлхийн цагуурын байгууллагын зүгээс энэ 100 Эл Ниньо хэмээх цагуурын үзэгдэл бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. За Швейцарын Женев хотноо төвтэй тус байгууллагаас гаргасан мэдээлэлд номхон талаан тропикийн бүсийн усны эр бүсийн халалтаар Эл Ниньо үүсэх нөхцөл бүрдэж дэлхийд даяар агаарын температур болон хурд түнцний хэмжээнд нөлөөлөх төлөвтэй байгаа гэдгийг дэлхийн улс орнуудад онцгойлон анхааруулад байна. Энэхүү цагуурын эрсдэс үзэгдэл нь 2-7 жил тутамд нэг удаа тохиолдохдоо 9-12 сарын хугацаанд үргэлжилдэг. За тэгвэл энэ оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Эл Ниньо үүсэх магадлал 80% хүрэх урьдчилсан төлөвтэй байгаа бөгөөд үүний улмаас ган гачиг болох эсвэл их хэмжээний хурд түнц сунах мөн хуурай газар болон далай мандал хит халалт үүсэх боломжтойг дэлхийн цагуурын байгууллагын тэргүүн Селест Сауло анхааруулan мэдэгдлээ. За тэгвэл мөн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий даргын бичгийн дарга Антонио Гутерреш ч мөн тухайн үзэгдлийн талаар мэдэгдэл хийж Эл Ниньогийн аюултай нөхцөл байдал нь дэлхийн долларын гал дээр тос асгах болно хэмээн анхааруулад байна. Дахин сүүлийн мэдээ хүргэе. OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас дэлхийн эдийн засгийн ээлжид хэтийн төлөвийн тайлангаа гарган танилцуулаад байна. За тус тайланд энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2.8% болгон бууруулж, Америк Ираны дайнаас үүдсэн эрчим хүчний тасалдал дэлхийн эдийн засгийн хамгийн том эрсдэл болж байгааг анхаарууллаа. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3.5% байсан бол энэ жил 2.8% болж саарах төлөвтэй байгаа бөгөөд Америк Иран энхийн тохиролцоонд хурдан хүрч, Ормосын хоолой өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал түргэн хугацаанд арилсан тохиолдолд дээрх төсөөлөлт хүчинтэй байж, мөн 2027 онд өсөлт 3.1% болж сэргэх бол хамгийн муу хувилбар буюу эрчим хүчний тээвэрлэлт эд бүтцийн зогсолт ирэх жил хүртэл үргэлжилбэл олон улсын эдийн засгийн өсөлт 26 онд 2.1%, 2027 онд 1.8% хүртэл буурах эрсдэлтэй байгааг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын ахлах эдийн засгч Стефано Скарпета тайлбарласан байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.